За эрхэм хүндэт үзэгч сонсогч та бүгдийнхээ энэ сайхан өдрийн түмэн амар амгаланг айлтхан мэндчилье. За ингээд эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ хүргэдэг номын хавчуурга нэвтрүүлэг маань эхлэхэд ийм бэлэн болсон байна. За номын хавчуурга нэвтрүүлгээр эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ Үйл Довгийн бизнес удирдлагын докторант Бадарчин Отгоо багшийнхаа бас номын агуулгуудаас та бүхэндээ бас хүргэж байгаа. За тэгэхээр өнөөдөр бас нэг эрхэм хүндтэй зочныг бас студиуд урьж бас сайхан ярилцгаар. За номын агуулга болон ер нь дэлхийн ертөнцийн бас сонин сайхныг бас хуваалцгаар ингэсэн байгаа. Ингээд Идэр их сургуулийн захирал доктор Бурмаа багш маань хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэн явдал туйлаас их баярлж байна. За өвлийн ихэнх сарын шинийн 2-ны мэндийг танд хүргэе. Баярлалаа. Энэ эрхүү нэвтрүүлгийг үзэн суугаа болон сонсогч нартаа энэхүү сайхан өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За баярлалаа. За ингээд Отгоо багшд бас өдрийн мэндийг хүргэе. Сайхан үлжиж гэнэ үү та? Сайхан үлжиж байна. За нэг улирлын дараа хоёулаа уулзж байна те үзэг сонсогчтойгоо те. За тэгэхээр бид бүхэн уул номын агуулгыг үзэг сонсогчтой хүргэж байгаа. За Бадарчин Отгоо багш маань ер нь 11 номыг судалгааны ажлыг бас ингэж бие даан гүйцэтгсэн ийм хүн байгаа. Тэгээ багшийнхаа талаар бас үзэг сонсогчтой дахин мэдээлэл хүргээд эхлэе гэж ингэж бодож байна л да. Багшийн маань таалагдсан нэг зүйл юу вэ гэхээр ер нь энэ аялал жуулчлалыг за Монголынхоо их түүх рүүгээ эргэж нэг хараад тэгээ энэ аялал жуулчлал гэдэг зүйлээр Монгол улсын ирээдүйн хөгжил тодорхойлогдох бүрэн боломж байна. Тэр боломжийг нь ингээд судалгаа шинжилгээний ажлуудаар баримтжуулсан баримт нь байна гэж ингэж ярьсан. За энэ үүний өмнөх дугаар дээр бол бид бүхэн бас Монгол бахархлын өдөр тохиож байгаа учраас бид бүхэн бас энэ сайхан Богд хаан уулын хаан тухай за мөн ер нь Чингис хааныхаа тухай дэлгүүн болдог гэх мэт ингээд ярьсан. За тэгэхээр өнөөдөр бол уул номын агуулгаар бол ямар уулын тухай онцолж хүргэх гээд байгаа вэ? Өнөөдөр бол булган уул. За бурхан буудай. Бух хайрхан гэсэн сэдвүүдээр. Бух хайрхан гэдэг дөрвөн сэдвээр. За тэгэхээр номын хавчуурга нэвтрүүлгийн маань агуулга бол үзэг сонсогчтой бас шинэ мэдээлэл хүргэх, танин мэдхэн хувьд бас нэг ач холбогдол өгөх ийм зорилгыг агуулж байгаа. Тэгэхээр булган уулынхаа тухай ерөнхий нэг мэдээллийг дурдаад тэгээ хэдүүлээ сайхан ярилцаа явъя тэхүү. Тэгээ. Булган уул нь бол Архангай аймгийн цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байгаль түүхийн дурсгал зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалтанд авсан байна. 1995 онд улсын хурлын 26 дахь тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн бөгөөд булган уул нь дурсгалт газрын дундор зүүн хойш чиглэл тогтоох бөгөөд тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд аригийн нуруу, хамрын нуруу, хялалцахын нуруу, мурилцахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруудаас нуруунууд байхаас гадна зүүн өмнө талд нь орших 5 цохиноос их цохоош цагдуулт хэмээх боржин хадад уул малгай зэрэг өндөр уулууд оршдог ба. Булган уулын зүүн хормоод жамганы аршаа, баруун хэсэгт нь ганц модны аршаа гэх мэт аршаа усуд байгаа. За тэгэхээр ер нь хэдүүлээ сайхан сэдвээ сайхан ойртуулаа ярьцгаана. Тэгэхээр манай Бурмаа доктор захирлын хувьд бол Монгол хүний нэг өөрийн гэсэн итгэл үнэмшил байна л да. Нэг амьдралдаа явж байгаа. Нэг уул усаараа бахархдаг. Тэгээ нэг төрсөн нутаг ус гэж ярих их дуртай ийм л хүмүүс шүү дээ. Таны нутаг усны тухай яриагаар бас эхлэе гэж ингэж бодож байна. За сайхан асуулт байна. Тэгээ саяны Отгоо Шавийн хаан булган уулын тухайд бас нэг үг хэлье гэж бодлоо. Яг бол би бас Архангай аймагт удаан очиж үзээгүй байжгаад саяхан нэг очиж үзсэн. Тэгээ харчаад надад бол маш их юм тийм сайхан сэтгэл төрсөн. Ягаад ч нэг төвдөд очсон юм шиг. Тэр нэг булган уулын наагур барьцсан тэр жижиг цагаан байшингууд нэг төвдийн байшинг надад их санагдуулаад. Тэгээ би хэлжээсэнгүй. Яагаад энэ Архангайхан чинь ийм сайхан байгальтай юм бэ? Энийг сурталчилдгүй юм бэ? Яг л миний бас айгүй ойр дотны багш Дашнам гэд багш байдаг. Одоо л усан
Дамбын байж магадгүй уучлаарай Няминч байж магадгүй Дашнин багш маань Арангаан аймгийн тухай маш их ном бичсэн байдаг. Тэр номыг уншиж байхад сүүлийн одоо ноолгоо гэдэг номыг надаар нэг бурмаач нэг уншиж өгөөч гэд би нэг уншаад уншигчийн юунд оролцсон байдгийн. Тэгж яхад тэр багшийн тэр номон дээр юу гэдгүүхээр дандаа л тэр булган уулд очиж нөгөө анхныхаа хайр дурлал бүсгүүтэйгээ уулзж исэн гэж гардаг байхгүй. Тэгээ би ерөнхийдөө дотроо нэг төсөөлцсөн. Тэгээ очиод үзсэн чинь надаа булган уул маш сайхан сэтгэл төрүүлсэн. Маш их үзэсгэлэнтэй их гоё уул байдаг юм билаа. Наана намбарын 2 даргын босгосон бурхан хөшөө ингээд сүндэрлэлсэн. Тэгээ надад бол маш их сэтгэл төрүүлсэн. Сая манай отхоо маань ярьж гэн үнэхээр үзэсгэлэнтэй одоо суг олгоноос нь л баг аршаа ундард юм билээ. Одоо тэгээд цэцэг навч нь бол нэлийн эмийн ургамлууд их ургасан. Тэгээд тэр гаргасан нөгөө болгон уулдаа ингээд тактик юм бэлээ. Дандаа ингээд шинийн одоо бурхан шашны бидний нөгөө дүүчин өдрүүдэд одоо шашин одоо шүтдэг усууд нь ирээд зул хасаагаад ингээд явдаг. Тэгэхээр тэр нэг үзэсгэлэнтэй харагдаг гэд танилцуулгыг уншиж ирсэн. Тэгэхээр болгон уулыг бол бас үдцсэн байна багш нас. Тэгээд их гоё сэтгэл төрсөн. Таны нутаг ус. За би анхудаа ийм асуултанд хариулж байна. За би Улаанбаатар хотын уугуул хүн. За тэгтээ ээж минь юу гэж хэл манай ээж бол өөрөө ганданд төрж өссөн. За миний одоо төрж өссөн газрыг надад зааж өгсөн. За миний охин энэ ганданд би бол гандан төрсөн юм байлээ. Гандангийн яг одоо хуучин байгаль хишгээ ордон гэдэг газар байгаа. Тэр хэсэгт бол намайг та миний охины төрсэн газар чинь энэ шүү. Миний хүн ингээд одоо монгол хүн чинь нэг зарим үед очиж нэг төрсэн газар хөрөөдөг штэ тий. Тэгэхээр би бол ганданд очихоор надад бол нэг тийм сайхан сэтгэл одоо төрдөг. За тэгээ энэ хүн нэвтрүүлгийг одоо орж байгаа завшааныг ашиглаад яагаад гандан гэж нэрлсэн тий. Энэ гандан маань бидний энэ шүтэж явж байгаа энэ гандан маань ямар учир холбоотой гэхээр за лам нарын ярианаас иш татъя. Тэгэхээр бидний дээр бол одоо за яг ингэж ярьж болж гэнэ үгүй юу тий. Одоо ингээд деважин байдаг гэж үздэг юм байна л байдаг л да тий. Тэгээд үзэхэд тэр деважингийн гэрэл бол яг энэ ганданд ингээд тусд юм аа. Яг энэ бидний энэ байгаа газар. Тийм учраас энийг одоо гандан гэж нэрлсэн гэдэг одоо надад нэг лам хэлжсэн. Тэгэхээр би бол одоо үргэлж одоо энэ гандан тэгчлэн хийд сая шинээр байгуулагдсан бацаагаан хийд сүсгэлж дотроо биширч те ингээ явдаг хүн байгаамаа. За тэр их энергийн тийм нэг орчил хөдөлгөөн их сайтай газар та одоо энэ хорвоод хүйр цөглөж одоо мэндэлсэн байх нэ гэж ингэж ойлгох нь. За үнэхээр бас их сайхан тийм бэлэгдэлтэй ийм зүйл байна. Нэг ингэдэг дээ монголчууд нэг ингэж ирдэг бид нар нөгөө амьдралаас л иш татаж холбосон үхгэд одоо үр харам гэдэг үгийг монголчууд их одоо амьдрал дээр их ашигладаг шүү дээ. За үүнтэй бас нэгэн одоо агаар нэгэн адил ер нь багш хүмүүсийг ингээд хараад байхад би ч гэсэн өөрөө одоо багштай хүн л дээ. Тэгээд багш нар маань ер нь одоо ингээд ярина энэ тентхийн одоо ингээд FM радио за зурагтаар ингээд ярьж байхад байнга л одоо ингээд дэмжидэг. За зарим үед их зориг одоо алдсан үед бол ер нь бол наа чин одоо онлынхоо талаас ч гэсэн тэр ийм шүү гэж байнга одоо ингээд хөтөж одоо нэг 4 жил сураал багшаасаа холдно гэж боддог тэр ойлголт бол ингээд насан туршид маань ингээд үргэлжилж явдаг. Ийм сайхан л одоо буян хишгтэй, ийм сайхан хүмүүсийн дунд бас ингэж явж байгаа та баярлалаа. Таны хувьд ч гэсэн их шавнырынхаа төлөө одоо ингээд жирээгээд байдаг. Багштай одоо одхүү гэдэг энэ докторант энэ хүнтэй бол хэдийн үеэс таяр маань одоо номын авшгаар л одоо барилдлага тогтоосон ийм хүмүүс байх та. За тий 2000 одоо сая одхоо дээр ярьлаа. Бид төр ч одоо ингээ багш авийн барилгатай болоод хэдэн жил болвоо гэхэд 10 гаруй жил болчлоо гэж байна. Тэгэхээр бид хоёр маань 2003 онд манай магистрийн хөтөлбөр эдрийг сургуулийн бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрт одхоо маань сонгож суралцсан. За тэгээд суралцж явах явцдаа магистрийн дипломын ажил бичих ийм одоо юу шаардлагын дагуу бид хоёр магистрийн дипломын ажлаа сонгож бичсэн. Тухайн үед болохоор 2003 онд ч бас амьдралаас нэг тийм сайхан байсангүй эрүүл мэндийн асуудалтай монголчууд маань тэгээд одоо манай одхуугийн хувьд гэвэл яг аав нь бас өнгөрсөн тэгээд нэлээд хүнд өвчнөр өнгөрсөн тэгээд эрүүл мэндийн даатгалаас ямарваа нэгэн тэтгэлэг бол авч чадаагүй тий буцаа тэгээд тэрэндээ нэлээд жоохон ингээд шаналцсан тэгээ багшаа эрүүл мэндийн даатгалын талаар би сэдвэр одоо дипломын ажил бичье гэд. Тэгээ хоёлаа ярилцаад за бичиж энэ бол яад бол миний хувьд бол зөвлөхөд
эрүүл мэндийн даатгалын энэ их мөнгнүүд бол манай улсын төсөвт орж идэг. Нилээдгүй хэмжээний мөнгийг хөрөнгөлүүлж өгдөг учраас буцаан олголт гэдэг юм бол тэр үед ярихад бол арай эртээс. Гэхдээ хэлсэн л дээ. За одгүй энэ сэдв бол бас нэлээд нарийн сэдв. Яваад байвал улс төртэй холбогддог тийм ээ. За ингээд манай эрүүл мэндийн даатгалын систем өөрөө өнөөдөр ямар төвшөнд байгаа вэ? Тэр үед бол үнэхээр нэлээд доошо төвшөнд байсан. Одоо бол нэлээд хөгжөөд бас арай дээр болж байгаа гэж үзэж байгаа. Тэгээ отгүй маань яг энэ хүн сэдвийг аваад хоёулаа бичиж эхэлсэн. Дипломын ажлаач амжилттай хамгаалсан. Гэхдээ битэрт бол тэнд бол дуусгаагүй юм үлдсэн. Яагаад гэвэл нэг ганцхан магистрийн судалгааны ажлаар энэ хүн сэдвийг гаргаж ирээд өнөөдөр яг үр дүнгийн хүртэх тий бидний гол зорилго юм бол альва нэг судалгааг бичээд дараа нь ямар гарц гаргалгаа байна вэ гэдгийг одоо төмөн түгээжээж энэ ажил маань үр дүнтэй боллоо гэж үздэг л дээ. Тэгээд ийм боллоо хоёлаа гэсэн чинь манай отхон маань юу гэж хэлсэн гэхэд би тэрийг ерөөсөө мартдаггүй. Багшаа за яг энэ магистрийн ажил ингээд дууст юм байж би энэ ажлаа докторийн ажил бичнэ гэд хоёлаа дуусгаж байгаа юм л да. Тэгэхээр би бас итгээгүй тухайн үедээ за энэ хүү бас те тэгээ надад бол өөрийнхөө зорилгыг хэлж ирсэн. За би бол магистр болохоосоо гадна надад бодлоогоо багшаа би сүүдэрт хоргоцсон амьдрал гэдэг ном бичнэ. Амьдралынхаа тухай. За дараа нь би докторт сурнаа. Тэгээ би доктор хамгаална гэж явсан. За тэгээ хэдэн жилийн дараа битэр чинь ингээл байнга холбоотой биш ч гэсэн ер нь би энэтэйгээ холбоотой л яваад исэн. За тэгэхэд одгүй маань за багшаа би докторийн ажил, докторантурт орчлоо шүү гэд. За ингээ үтсэн чинь нилээд ажгүй ажил бичсэн тий маш их судалгаа хийсэн. Энэ ер нь эрдэм ном нэг судалгааны ажил бичнэ гэдэг маань тухайн хүнээс бол хүмүүс тэр болгоо ойлгодгүй л дээ. Нэг 3-4 жилийн хугацаа бол зайлшгүй шаарддаг. Энэ хугацаанд энэ хүмүүс маань одоо бүх эмнэлгүүдээр яваад тэр эрүүл мэндийн ямар өвчин тулгарсан хүмүүсээ судалгаа аваад тийм ээ. Тэгээ тэр хүмүүс маань энэ үйлчилгээг даатгалын энэ системд хамрагдаж чадсан уу? Яагаад чадаагүй вэ гэд хэдэн мянган хүний судалгаа аваад тэрэн дээрээ үндэслээд судалгааны ажлаа бол маш сайн бичсэн байгаа. Одоо бол хамгаалах байдал нь бол төгссөн. За нөгөө сүүдэрт туссан амьдрал илүү тийм ээ? Сүүдэр хоргоцсон амьдрал гэдэг ном нь юу болсон гэд бичээд дуусгацсан. Тэгээ редакторлуулсан. Одоо тэрийг кино байна гэд. Тэгэхээр энэ хүний ингээд энэ амьдралдаа тавьсан зорилгынхон төлөө ингэж уухгүй зүтгэж байгаа энэ зүтгэлийнх нь үр дүн нь энэ одоо 11 ном гараад ирсэн байна гэдгээр би үнэлж байгаа. Тэгэхээр би бол 2 ном байна уу, нэг номынх нь нээлттэнд очсон, анхны номынх нь санагдчихэв тийм ээ. Энэ шинжлэх ухааны судалгааны онол арга зүйд суралцгаа гэсэн номыг их бүтээлч хүнэлтэд хөдөлмөрч энэ хүртэл нь бол монголоор бичээд энээс хойш нь англиар бичсэн байж байгаа. Монгол англи. Энэ бол одоо маш их чухал юм байна. Яа тэгвэл тэ эрдэм шинжилгээний ажлыг бичихын тулд одоо ихтэй сургуулиудын багш нарт тавигддаг шаардлага бол бид нарыг одоо Scopus та бүтээлээ хэвлүүлсэн үү гэдгээр үнэлж байгаа. Их сургуулийн багш нарын хувьд. За бид нар их сургуулийн багш нар тэгээд бүтээлээ Scopus гэдэг энэ одоо бүртгэлд орсон эрдэм шинжилгээний судалгаа одоо сэтгүүлүүдэд хэвлүүлэхийн тулд зайлшгүй юм англиар л бичиж таарж байгаа. Тэгээ анхны хамгийн одоо анхны гарын авлага болохоор ингээд англиар судалгааны ажлаа ингээд хэвлүүлнэ гэдэг бол ингээд бичиж зоригтой бичнэ гэдэг бол маш том амжилт. Тий, яг баг зэргийн алдаа юм байхыг үүсгэхгүй. Гэхдээ л анхны алхам энэ бол миний мэдж байгаагаар бол анх удаа ингээд англиар энэ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бичсэн зохиогч бол би отгүй л байх гэж одоо хүртэл ойлгож байгаа. Тэр олгон хүмүүс бол англиар бичээд байхгүй. Яг ингэж гарын авлага болгооч тий. Тий. За. Тэгээд сая Бормагш маань ярьлаа Бацаагаан дугна гэд ганд байдаг. Энэ маань сүүлд хоёулаа нэг ярилцсан нөгөө Эртний хотууд гэх номон дээр гардаг штэ. Сардгийн хід гэдэг. Яг үнэ. Яг тэр Сардгийн хід дээр Бацаагаан дугна байгаа. Тэрийг хулбарлаад гандан нэгшлэн хід сүлд баригдсан юм байна. Ер нь ингээд түүх бол ингээд холбогдоод яваад идэв бил. Тийм байна. Ингээд түүх ингээд судлахаар миний одоо монгол хүн бол төрснээр бахарх нэгт хоёр муу явж болохгүй мэн гэдэг сэтгэл төрдөг. Монголын түүх бол угаасаа агуут. Тэгэхээр ер монгол хүн бол муу явж болохгүй тэр цэцмаа ир хүн бол те. Хайл гэрээ ийдсэн ноён нуруу хүн бол ер нь муу явж болохгүй мэн гэдэг л сэтгэл төрөл. Тий. Одоо одгүй багштайгаа бит хоёр өмнө нь хотуудын түүхийг эргэж сансан. За одоо бол уулуудын одоо түүх домгуудыг үзэг сонсогчдоо бас их тодорхой хэмжээнд одоо хүргэж ингэж явж байгаа. Тэгэхээр энэний ард мэдээж нэг юм хүний түүх гэдэг нэг юм
энэ ард явна тий. Тэгэхээр хүн болгон хорвоо ертөнцид оршуулгын зам. тий ирсний дараа бол ямар нэгэн одоо хэмжээнд түүхийг бүтээгээд тэгэл одоо жамын өмнө бол яах чаргагүй буцдаг нь бол одоо хорвоогийн одоо үний юм аа гэж. Тэгэхээр багш маань бас Шавийнхаа тухай сайхан ярьж байна. Та бас тэр нэг сайхан бэлэг дэмбэрэлттэй өдөр багштайгаа нэг учран золгож исэн үеийг бол одоо өнөөдөр бол бараг л одоо сая болоод өнгөрсөн мэд ингэж одоо тодхон санагдаж байгаа байстай тийм ээ. Тий ер нь тэгээд сайхан л да. Гурмагшаараа маш их бахархаж явдаг. Тэгэхээр мундаг одоо Америкт сургууль боловсруулах энэ хүний мэдлэгээс өчөөхөн жоохон ч гэсэн сурах юмсаа гэж дотор бодож явдаг. Тэгээд багшаа танаар маш их бахархаж явдаг шүү. Тэгээд Монгол улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэн судлаач. За яах вэ? Мундаг докторийн ажил нь би докторийн ажлыг харж лээс. Тухайд манай багш чинь барилга бот байгуулалтын яамд ажил өгсөн дээ. Тэгээд тэгтээ одоо бидний тулгамдаад байгаа энэ ипотекийн зээлэр санхүүжилт дээр манай багш маань Монгол улсын сургуульд докторийн зэрэг авчихсан. PhD докторийн зэрэг авчихсан. Тэгээд судалгааны материал харчихсан. Үнэхээр гайхалтай. Ер нь нэг ийм үг байдаг л да. Аливаа хүмүүс амьд явхад модод тарьж ном бүтээ гэж. Тэгэхээр хүссэн хүн болгон одоо ном бүтээх тэр бүтээсэн ном нь гэхдээ түмэн олны тусын тулд эргээд харахад үнэхээр одоо нэг юм альва зүйлд юм гарц эсвэл нөгөө талд нь тийм гэгээ тэр байтугай бүр Горки хэлсэн байдаг шүү дээ. Ном бол ертөнцийг харах цонх юм гэж. Ийм цонх одоо болсон ийм бүтээлийн зам мөрөд одоо шавнырыгаа одоо бие болон сэтгэлээр одоо бэлдэж оруулна гэдэг бол бас их цаг хугацааны том асуудал зөвшөө. Тийм ээ тийм. Гэхдээ энэ бол том зориг байдаг. Түрүүнд бид тэр энэ нэвтрүүлгээс өмнө ярьжсэн тий. За ном эрдэм ном бол оройгүй тий. Дээрээс нь энэ ном сурна гэдэг маань өнөөдөр өөрөө бас тийм амаргүй даваа. Тэрийг хүмүүс одоо нэг л их амархан тий. Ингээл ном эрдэм сурчдаг юм бэ гэж ойлгоод ах шиг байгаа. Тэр бол тийм биш ээ. Энийг манай отгоо бол өөрийнхөө биеэр одоо ингээ үлгэрлэж явж байна. За миний бие ч гэсэн өөрөө бас докторийн ажил хамгаалахтаас чамгүй хугацаа зарцуулсан. Тийм түрүүн би дурдсан 3-4 жилийн ажил тий багтаа штэ. За 6 жил бол би зарцуулсан юм бэлээ. Өөрийгөө ингээ үзгээд яг тэр хооронднаас би их азтай тий одоо Америкийн нэгдсэн улсын алдартай Беркли их сургуульд одоо зочин профессораараа байла. Мөн Ричмондын их сургуульд 2 удаа тэгтээ дандаа сайн багш нартай би учирч менторуудтай учирч профессоруудтай учирч явсны хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаамаа. Тэрийг бас дурдж хэлэхгүй болохгүй. Харамсалтай нь багш нар маань одоо хол байна. Америкийн нэгдсэн улсад байна. Та хэрэг энэ нэвтрүүлгээ одоо англи хэлээр хийдэг бол би багш нарыгаа бас тэ дурдаад энийг олон улсад цацаад ингүүл манай багш нар их баярлах байхаа гэж би бас дотроо бодож байна. Гэхдээ ямар ч хэлсэн нэвтрүүлэгт оролцож байгаа зураг аваад тэ фэйсбүүкэд тавихад бол багш нар маань үзнэ гэдэгт бол чин сэтгэлээсээ одоо итгэж байгаа. Тэгэхээр ягаад ном сурахад хэцүү гэхээр одоо өнөөдөр бол хүн бизнес хийж болж байна тийм ээ. Мөнгөний хойноос одоо явж болж байна тийм үү бид нар амьдарч шít яаж л нэг урагшаа яваад тайбоогоор ч юм уу тий Amazon-оор юм захиалаад тэрийгээ ингээ хүргэлт хийгээ зараад амьдарч болно гэтэл тийхгүйгээр энэ ном эрдэм гэдэг юмд би шамдаад энийг би сураад энэ түмэн түгээж тий энэ олсон мэдлэгээ гэдэг бол өнөөдөр энэ бол бас их өөр юм одоо юу гэж хэлмээр юм да одоо хүний оюуны энэ ертөнцид оруулж байгаа томоохон өөрийнх нь хувь нэмэр отхуу гэж энэ нэртэй хүн тий өөрийнхөө энэ 11 номыг гаргаад ингэн гэдэг маань энэ хүн бол өөрөө өнөөдөр энэ үйл хэргийнхаа төлөө бүх амьдралаа зориулж байгаагийн 10 жилийн амьдрал гэдэг бол хүнд бас тий чамгүй хугацаа энийг бол бас энэ ном нь таач гэсэн энийг бас ойлгоод ингэ нэвтрүүлэг хийгээд ингэж байгаа нь бол маш их бахархмаар үүлээ гэж би энийг онцлон хэлмээр байна. Танд ч бас их баярлалаа. Энэ хүний хийж байгаа энэ сайхан үйлсийг ингээд түмэн түгээж явж байгаа нь бол бас их сайхан буянтай үйл хэрэг юм гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Үнэхээр нэг тийм сайхан нэвтрүүлгийг их сайхан л да. Ингээд хүн бүхнийг ингээд хамгийн сайхан хүмүүсийг уриад тэгээ хамгийн сайхан яриаг ингэж ярьдаг. Тэгээ өнөөдөр бол одоо отхуу докторийн маань бичсэн судалсан энэ
зүйл бол дандаа ийм өөдрөг ийм зүйл. Хүний амьдрал одоо хүн бүрт бол ийм нэг далавч сургуулмаар ийм сайхан эрдэм шинжилгээ бүтээлийн ийм ажлууд байгаа юм. Тэгээ өнөөдөр бас нэвтрүүлэг маань сайхан нутаг ус ярьж, за дээр нь одоо энэ багш шавийн барилдлага ярьж, за дээрээс нь одоо энэ сайхан Монгол орны үзэсгэлэнт сайхан байгалийн тухай бид бүхэн ярьж байна. Ер нь одоо манай Отхүү докторийн маань энэ бичсэн одоо жишээлбэл энэ уул ном байна. За уул номын эртний хотууд гэдэг дээр нэг том санаа яригддаг л да. Тэн дээр бол ер нь бол ийм аялал жуулчлал гэдэг юмыг Монгол улсад одоо маш сайн хөгжүүлээ. Гэвэл одоо эртнийхээ энэ хотуудыг ер нь эргээд нэг харуул яасан юм бэ. Тэгээд одоо Батцаагаан дууныг одоо энд бүтээсэн байх шүү дээ. Тэр зураг хийцэллийн дагуу гэл одоо таны унсан газар угаасан усан дээр тийм ээ гэл ботход ийм их олон зүйлийг одоо бүтээж болох юм байна. Одоо жишээлбэл Өвөр хангаа аймгийн Хар хорийн суман дээр одоо жишээлбэл тэр Хар хорийн одоо хотыг ер нь одоо ийм төрөвлийг бий болгоё гэл ингээл ярьж байна. Ер нь таны хувьд одоо хэр их бодитоо ийм ажил болох вэ гэдэг ч юм уу тий. За маш ийм юу чухал сэдвийг хөндөж байгаа юм. За яагаад энэ сэдв чухал вэ гэдэг би нэг хоёр зүйлээр тайлбарлая гэж бодож байна тий. Нэгдүгээрт энэ аялал жуулчлалын салбар маань утаагүй үйлдвэрлэл гэж явдаг бөгөөд ер нь эдийн засгийн одоо томоохон орнууд Франц тийм ээ. Франц, Америкийн нэгдсэн улс бол аялал жуулчлалын орлогоос бол маш их мөнгийг олж байгаа. 15% гэж үндэсний нийт бүтээгдэхүүний гэж ярьдаг. За бидний мэддэг одоо сүүлийн үед Тайланд байна тий. Ерөөсөө л аялал жуулчлалаар гарч ирсэн ийм улс орн байж байгаа. За тэгээд хоёрт нь хэлвэл бид нар ингээ улс орноо ингээ сурталчилж байгаа байгалийн аялал жуулчлал гэж яригдчихэж байгаа тийм ээ. Энд чинь аялал жуулчлал дотроо маш олон салбар байгааг Отхүү маань мэдж байгаа. Энэ бол нэг одоо хэсгийн байгалийн аялал жуулчлал. За энэ маань өшөө цаашаа задраад цэцэг шуу гэд ингээ бүр нарийсаад явна. За энэ дэр энийг бол одоо судалж байгаа нь маш эн чинь өөрөө нөгөө аялал жуулчлалын маань бүтээгдэхүүнийг нэмж байгаа гэсэн үг. Яг эдийн засгийнхаа утгаас нь ингээ авч үзвэл. За энэ дээр бас нэг юм нэмж ярихгүй бол болохгүй байгаа. Юу вэ гэхээр одоо ингээ сайхан бид нар судалсан юм одоо нөө зөөлчд хүрэх гэж байгаа хүмүүс маань гадны хүмүүс байж байгаа. За сүүлийн үед Монголд ирэх юм аян бол одоо Солонгос улсад маш хүчтэй яваад бид нар өнгөрсөн хугацаанд бол нэг 500 мянгаыг авныг зорж исэн байлээ. Гэхдээ 500 мянга арай хүрээгүй юм шиг байгаа статистикаас харахад. Ер нь бол нэг 200 мянгаад бол солонгосчуудыг авсан юм шиг байна. Тодорхой зорилтыг биелүүлж байна. Тий, биелүүлж байна. Бүр зорж байгаа байхгүй зорилт. За энэ дээр би юу ч хэлэх гээд байна вэхээр одоо саяхан надтай бол харилцаж байгаа маань сургууль чинь нэг онцлог нөгөө гадаад харилцааг эрхэмлсэн сургууль олно гэдэг хамгийн сайн гадаад харилцаат. Тэг бүх талаар хүмүүстэй харилцаж байна л да. За тэгэхээр солонгосчууд маань ингэж байна. Яг эрэхтэй одоо гайдыг солонгос хэлтэй бэлдэж өгөөч гэсэн санал манай одоо солонгосын талаас ирж байгаа. Тэгвэл бид нар та нарын энэ манайх нөгөө яадаг байхгүй оюутнууд маань солонгос болон Японд дадлагч хөтөлбөрөөр явдаг. Тэгэхэд зөвхөн одоо тэр оюутнуудын дадлагч хөтөлбөрөөс чинь илүү цалинтай ийм одоо хөтөлбөр гаргая гэсэн санал ирж байгаа. Тэгэхээр одоо манай Отхүү бол маш бүтээч хүн л дээ. Отхүү маань одоо энд хийсэн сайхан номнуудаа болж игэл англиар чиний минь давуу тал бол англи хэлтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг ингээд ард нь ингээд англиар ингээд бичээд гаргачвал нөгөө хөтөж хийх гээд байгаа нөхдүүд чинь шууд гарын авлага болгоол ашиглаад за солонгос хэлтэй хүн байд юм бол энийг солонгосоор ингээд гаргачвал энэ маань өөрөө ингээд бүтээгдэхүүн болж нөгөө аялал жуулчлалын салбарт маань томоохон маш том хөрөнгө оруулалт болох юм аа. Тэгээ манай Отхүү маань бас зөвхөн ингээд ном бичгээс гадна түн өөрөө хэлдвэрлэлээ шүү дээ багш гэж те. Эдгээр их сургуульд маань бол нэлээдгүй хичээлийг орсон. Дээрээс нь бизнесийн удирдлагын хөтөлбөр гэсэн ийм нэг том ном гаргацсан. Та сая ярьлаа шүү дээ. Хүн бол бидний энэ амьдарч байгаа энэ 90-100-д яг үнийг хэлэхэд бид нар бол яг ингээд заашгүй апдейт хийж явах хэрэгтэй мэдлэг боловсрлоо. Өнөөдөр нөхөр бурмаа ч гэсэн одоо ингээд суралцах хэрэгтэй болж байгаа. Тэгэхэд яаж би контент хийх үү тийм ээ? Яаж энэ сошиал маркетингд ажиллах уу? Дээрээс нь ахаад нөгөө нэг AI гараад ирлээ. Нөгөө хиймэл оюун ухааны 90-100 ч нь одоо хаалга тогшиж байна тийм үү? За хиймэл оюун ухаан гэхэ болио манай монголчууд бүтээмэл оюун ухаан гэх гоё нэр өгсөн байлээ. Тэргээр нэрший гэж тийм. Тэгэхээр энэ 90-100 хэдүүлээ яаж амьдрах юм? Бид нар оюутнуудаа юунд сурах юм? Гээл ингээл биднэрт ингээл ахаал асуудлууд гарч ирээл. Тэгэхээр тасралтгүй нөө насан туршийн боловсрол гэдэг юм гараад ирж байгаа. Яг үнэ тий. Тэгэхээр багш та яар тий. Үгүй. За би яг л ярих чинь гэж ойлголоо шүү. За тэгэхээр ер нь бол нэг ийм болчиход байгаа. Ер нь
орон нутагт гарна л та бид нарын яриа. Орон нутгийн телевизээр гарна. Тэгээд би бол нэг л зүйлийг одоо их ойлгомжтой ярилцъя гэж бодож байгаа юм. Одоо ингээд докторууд сууж юм. Та бол их сургуулийг төлөөсөн одоо ийм хүн сууж юм, доктор хүн сууж юм. Ер нь бол одоо хөдөө гадаа гэлтгөө боловсролыг бид нэр бол эрхэмлдэг. За ялангуяа одоо малчин түмэнж гэсэн боловсролыг эрхэмд үздэг шүү дээ. За тэр байтугай одоо номыг бол одоо шоглонд ингээд залж одоо тэрийг сүсгэлж биширч ингэж явдаг ийм арт түм. За боловсрол бол хэрэгтэй гэдгийг бол ойлгоцсон. Энэ бол одоо анхын шатны маш том одоо хэрэгцээ байна. За энтэй холбоотой ч гэсэн амьдралын бас олон зүйлүүд хөдөлж байгаа. Ялангуяа хүүхдээ хаана байхгүй яах вэ гэдэг малчин түмэн болоод ингээд өдөр тутамдаа санаа зовоосон, санаа чилээсэн. Тэр нь бол ирээдүйн боловсролын төлөө тэмүүлээд байгаа нэг хэлбэр гэж ингэж харж байгаа. Нөгөө талд одоо та бас сая цугас дурдлаа. Ер нь бол нэг ийм одоо эмч хүм байлаа л гэж бодоход нэг сураал эмч болчдөг те. Тэгэл тэр нь насан туршийн эмч гэж ингэж ойлгогддог байсан бол одоо ховсож гин гэж. AI гэдэг ингээ гараад ирлээ. Энэ бүтээмэл оюун ухаан гэдэг. Гэх мэтэр ингээд бүх юм ингээ ховсаад байна. Тэгэхээр өдөр тутам бид нар одоо энэ зах зээлийн нийгэмд амьдарч байгаа, аж төрж байгаа, хөдөлмөрлөжл байгаа бол одоо суралцахаас өөр ямар ч одоо сонголт байхгүй болцсон тийм ээ. Дээрэс нь одоо жолооч гэдэг нэг юм мэрэгжил байдаг тий. Бидний одоо хамгийн нийтлэг ингээл жишээ авдаг. За нөхөр одоо жолооч довдон одоо мэдээж жолооныхоо энэ одоо бүх зүйлүүдийг одоо жил тутам ахиулж авахгүй болвол одоо мэдхгүй англи л ахиулдаг ч юм уу ингэж л байхгүй бол энэ чинь ингээд өөрөө хоцрогдох ийм хэв шинж их ороод ирлээ гэдэг ийм зүйлүүд бол байгаад байгаа тий. Тэгэхээр энэ дээрээ бас хэдүүлээ бас нэг ийм уриалга дэвшүүлэх зөв байх гэж үзэж байгаа хүмүүсийг бас их байнга суралцах хэрэгтэй болцсон. Тэгээ түүний төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй болцсон гэдэг. Энэ бол одоо зайлшгүй бидэнд одоо нийгэм маань шаардж байгаа нэг хэлбэр шүү дээ тийм ээ. Тийм. Нэг Хонконгийн доктор хин гэж үнэн Камин гэдэг эрдэмтэн байна. Нилээн алдартай эрдэмтэн. За тэр эрдэмтэн юу гэж хэлж байгааг гэвэл судалгаа хийсэн мэн сүүлийн хэдэн жилд. Тэр Хонконгийн ард түмэл хамрагдсан байх л та тэр судалгаанд. Олон улсын хэмжээний судалгаа. Тэгэхэд хүн жилийн дотор 35-аас 36 мэрэгжил сольж байна гэсэн ийм судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр таны яг хэлээд байгаа чинь те ялангуяа манай Монгол шиг юм хүн ам цөөтэй энэ оронд бол за таны хувьд ямар одоо танаас чадвар шаарддیں۔ Таны энэ мэрэгчлэл дээр чинь за миний хувьд аваад үзье. Отхүүгийн хувьд аваад үзье. Отхүү мөн одоо бизнесийн удирдлагын докторант хүн те. А энэ хүн гэтэл бизнесийн хичээл зааж гэнэ үү? Зааж гэнэ. За ном бичиж гэнэ үү? Бичиж гэнэ. За энэ ном нь хоёр сэдвтэй те. Нэг нь судалгааны ажил руу чиглэсэн, а нөгөөх нь аялал жуулчлалын чиглэл рүү. А тэгтээ байгалийн чиглэл рүү. Гэт энэ хүн ингээд зүгээр за дээрэс нь англи хэл мэдэж гэнэ. Ингээд тав. За өөр нь одоо өөрөө энэ бизнес хийдэг хүн л дээ тэрийг болцсон юм шиг байна. За тэр бизнес нь байна. Уул нь юм тариа явдаг байсан байна. За ингээд энэ хүнийг ингээд зөвхөн хэдүүлээ энэ сууж байгаа отхууд багш дээр харахад энэ хүн ингээд 6 төрлийн чадварыг эзэмшиж өнөөдөр амьдарч байна тийм ээ. Өөрөө сая хэллээ шүү дээ. Би Монгол эр хүний хувьд муу явах ямар ч учиргүй юм байна гэдэг тийм үү. За нөхөр бурмагийн хувьд за би нэг юм түрүүн дутаа орхицээ хэлчихье гэж бодож байна. Би ч одоо ингээд миний нэр манай аав Жамин Сүрэн гэдэгтэй бас алдартай бас доктор хүн бизнесийн чиглэлийн бизнесийн шинжилгээ ном бичиж хагаад ингээд манай аав юм нэртэй хүн. Тэгэхээр тэр хүний үр хүүхэд болж төрчөөд би те бас ингээд энэ хорвоо дэлхий дээр муу явж болохгүй байгаа юм. Тийм ярус болохгүй. За нэгт нь хоёр дахь шалтгаан би энэ их сургууль гэдэг ямиг одоо ажиллаж ээж те энэ олон мянган шамнырынхаа өмнө бас муу явж болохгүй байгаа. Нөгөө бурмаа чинь гээл те. Ингээд би муу явж болохгүй. За 3 дахь юм нь би түрүү хэлсэн гандан тэгшлээд ингээ Улаанбаатар угшилтай хүн учраас бас муу явж болохгүй. За дээрэс нь би та уул ус гэ дандаа ус гэд яриад байгаа учраас би туулголоо шүтэж амьдарч байгаа. Тэгээ энэ хүү бүгжээ ингээ тайлаад би туулголоосоо ингээ баруун гараасаа ингээ авч амсаж байгаа юм. Тэгээ туулгол дээр очих болгондоо. Тэгэхээр энэ хүний тэр нэг Монгол хүний унсан одоо газар угаасан ус гэдэг юм аа. Би энэ богдхан уул энэ дөрвөн уулын дунд төрсэн хүн учраас үргэлж дээдэлж биширч явдаг. За тэгээд гадаад дотоод сурж байхдаа би чинь одоо гав ганцаараа л явж байгаа шүү дээ. Сүүлдээ бүр ганцаараа яваад тасчдсан байлээ хүн чинь. Бүр ганцаараа ингээд Лос Анжелесаар явж байгаа, Нью-Йоркоор явж байгаа. Тэгээд хүнлэн голд нөгөө өөрөө их юм үзэх сонирхолтой. Энэ дээр нэг юмыг хэлэхэд те судлаачийн залуу хүмүүст хэлэхэд юм болгоныг сонирхож судлаараа. Энийг манай одоо Америкийн багш
Даниэл Ласко гэж багш маань надад хэлж ирсэн. Бурмаа би багшаас асуужсан аахгүй маркетинг гэж юу юм бэ гэсэн чинь. Бурмаа маркетинг гэдэг чинь everything гэж хэлж ирсэн аахгүй. Тэгээ бүх юм шүү гэд. Би тэр үед нь гайхчихсан. Яагаар маркетинг юм болгон болдیں۔ Гэд. Одоо би ойлгож байгаа аахгүй. Нэрэ маркетинг гэдэг чинь юм бүх юм бэ те. Ингээ нэг имийг ч буруу хийж болдог байхгүй. Тэгэл нэг юм л жохон дөлмөг болчихно хэрэглэгч чинь те. Эсвэл ханамж нь ингээл яг тэрнийхээ гэрээр тэгэл алдсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо таны хэлж байгаатай бол би 100% санал нэг хүмүүс бол боловсрол гэдгийг ойлгоцсон. За нөгөө талдаа нөгөө бидний ярьдаг хэрэглэгч нөгөө залуу үе маань жоох өөр болж байгаа шүү. Зүгээр ингээд би зүгээр саяхан ингээд нөгөө Түрхбаатарын талбайгаар ингээд явж ялаа алхаал. Тэгээ нэг хүүхдүүд нөө зүлгэн дээр хөвцсөн байж дээ шүү дээ. Тэгээ нэг 10-аад хүүхд зүлгэн дээр хөвцсөн хоорондоо ярьж байна. За манай өнгөрсөн 12-ийн ангиас одоо төгсөн хүүхдүүдээс нэг нь сургуульд ороогүй юм байл шүү дээ. Бүгдээрээ ажил хийж байгаа юм билээ. Гэдэг үг. За манай одоо миний нэгдүгээр курсын оюутнууд юу гэж ярьж байгаа нөхөр багшаа 100 яваал нэг Солонгост очил ажил хий гэл те. Тэгэхээр одоо энэ манай шинэ үеийнхэн. Гэхдээ энэ шинэ үеийнхнийг би одоо хоёр хувааж авч үзээд байгаа. За нэг хэсэг нь бол бүр ингээд тасарцсан. Маш олон хэлтэй. Турктэй, Японтой, Англитай, Францтай юу ч хийдэг. 4-5 хэл сурцсан. Бүр ингээ өөр төвшөнд очсон. Тэр хүмүүс бол одоо ойлгоцсон те сурах хэрэгтэй. Тэр үтгээл ингээд бүр ингээд бизнес хийгээ явж шүү дээ. Үл хөрөнгөний салбарт байр орон зараа явж байгаа. Нэг өрөө байр, хоёр өрөө байр зарцсан. Ингээ нөгөө хэсэг маань ингээд жоохон хоцрогдсон. Би ажил хийх л ёстой. Нэг ажил хийж ээж л амьдралаа залгуулъя гэд. Одоо яг өнөөдрийн өнцгөөс харахад тэр хүний зөв байж магадгүй. Бид нар чинь нөгөө эдийн засгт ярьж байгаа шүү дээ. Short term, long term гэдэг. Богино хугацаанд тэр хүн магадгүй ингээд 4 жилийн хугацаанд нөгөө сурж байгаа хүүхдээсээ илүү мөнгө олж магадгүй тий. Гэтэл яг 4 жилийн дараа өнөө хүүхд чинь сургуулаа төгсөөд гарч ирээд хийх ажлынх нь цар хүрээ олж байгаа орлого бол уучлаарай хурлын зэг дээр очиол хаашаа явах уу гэдгийг л асуудал шийдэг. Тэгэхээр энийг л би залуу үед хэлдэг. За миний хүүхдүүдээ өнөөдөр нэг хэлтэй явахгүй байна. Ганцхан англи хэл та мэдээ. Танаа хүүхд англи хэлээр хэлд орж байгаа. Айгуул отгүйгийн хүүхд тэгж хэлд орж байгаа. Миний ачцын англи хэлээр хэлд орж байна. Энэ үед чинь юу те англи хэл бол монголчуудын хэрэглээ болчиход байгаа. Яг үнэ. Дараагийн хэл нь тэгээ Солонгос улс. Би бол Солонгос улсыг бас нэг хүндэлдэг байсан. Нөө Америкаас ирж байхдаа нэг энчон дээр 2 хоног жахтаад одоо томроод байгаа мó хайшаа те нэг сөүл орчихгүй л байгаа байхгүй юу. Одоо тэгээ би харамсаж байгаа. Сая 2-3 яваад үзлээ. Энэ Солонгос улсад баярлж байна. Яагаад гэвэл манай монголчууд тэнд очиж хөдөлмөрөө үнэлүүлж байна. Яг үнэ. Гэр орноо өөдөн татчихин те. Энийг одоо хүлэн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгэхээр одоо энэ орон нутгийн хүмүүсийг би бас айгүй хайрладаг. Яагаад гэвэл тэд нар чинь яг тухайн саяны энэ булган уулынхаа тэнд амьдарч. Яг үнэ. Тэ бүх юм энэ сайн сайхныг одоо хүртсэн болсон. Тэгэхээр энэ хүмүүс маань одоо ингээд гайд болоод тэ солонгос хэлийг сураад бид нөгөө Намгааны буугай гэж нэг хүн байлаа ш. Хоньны бэлчээр дээрээ тэр Ленины бүх сурахыг уншсан. Тэ? Боломжууд бол байж байгаа тийм ээ. Тэгэхээр солонгос хэлийг та хэд маань сураад солонгос жуулчин, Япон жуулчид ирэхэд тэ ингээд Япон солонгосороо тайлбарлавал эн чинь л бидний яриад байгаа юм чинь шүү дээ тэ нөгөө өрхийн амжиргаагаа дээшлүүлээ, өрхийн орлогоо дээшлүүлээ. Нэг хэдэн доллар вон аваад сууж явах боломж байгаа юм шүү гэдгийг одоо онцгойлон хэлье. Яг үнэ. Малчин бол 1000 мэргэжлийн эзэн гэж манайхан бол их цагаас ярьдаг. За яг энэ дээр чинь нэмээ хэлэхэд малчин гэдэг чинь өөрөө нүүдлийн аж ахуйн нэг бүтээгдэхүүн байна. Яг үнэ. Тий, үнэ. Одоо тэгээд ингээд ялангуяа одоо тийм хөдөөгийн тийм сайхан цэнгэг агаар цэнгэг уул усанд одоо байдаг болохоор тэр юм уу альва зүйлийг одоо хүлээж авах. За дээрэс нь одоо хил сурах төвшөнд бол бүр айхдаг шүү дээ. Ягаад гэвэл малчч чинь нөгөө малаа бүр зүсэлж тэндэг. Энэ дээр нэг юм хэлье. Би юу анзаардаг вэ гэхээр одоо яг тэ судлаач ч юм уу нэг юм хүн учраас ховдын төгсөгч нар хэл сурахтаа хамгийн аяаст. Ялангуяа англи хэл, орос хэл. Би ховдын нэг залуудаа тааруулчихсан. Маш олон хэлийг сурцсан. За манайр чи англиар яриад исэн, германаар ч яриад илүү бас Азийн нэг хэл сурцсан. Тийм. Тэгээ би бас үндэсний тийм бас онцлог байдаг юм уу? Хэв шинжүүд байж магадгүй. Ялангуяа одоо Баян-Улгийн аймгийн тэртэйгээ дээрээс нэг олон угсаатны одоо бүлгүүд нэг дор одоо цуглацгаатсан байдаг. Ялангуяа Ховд аймагт цуглацгаатсан байдаг. Тэгээд хүн болгоно нэг тийм нутгийн аялга гэдэг шиг нэг аялгуудаа тэр дотроос нэг мэдрэмж авдаг баг.
За дээрэс нь одоо урагшаага Шинжаантай хойшоогоо Орос руу за тэгээ казак хүмүүстэйгээ ингэж хамт ингэж байдаг учраас их төрөл бүрийн их олон зүйлийг сонсдогтой бас холбоотой байхыг ч бас үгүйсэхгүй тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бол дан ганц одоо их сургуульд сураад мэрэгжил эзэмшээд мэдлэгийн одоо ингээд мэдлэгийнхаа хүрээг тэлээд явах бол нэг хэрэгээ. За мөн одоо малчин түмэн болоод одоо хоньныхон одоо бэлчээрт бас өөрсдийгөө боловсруулах өөрсдийнхөө өрхийн орлогыг дэмжих өөрийнхөө газар нутгийг одоо хамгаалж хайрлахаас гадна бусдад сурталчлан түгээн дэлгэрүүлэх энэ боломжууд нь бас байна. За энэний тулд гарцаагүй бас нэг төлхөр хэрэгтэй. Тэр нь бол магадгүй одоо хил байж таарах нэ гэдэг. Ийм одоо агуулга руу бид нэр одоо яриа маань чиглээд ингээд орлоо. Та бол олон улсад гадаадын оронд бол олон жил амьдарч. Зүгээр ингээд Монгол орондоо ирэхэд бол их л сайхан санагдана үстэй. Тэгэлгүй яах вэ? Нэг юм байдгийг нөгөө ингээд цагаан сар тэмдэглэсэн чинь ээж рүү яриа золгодог байхгүй онлайнаар. Манайс над руу бууз харуулад ээж нь ингээд бууз идчихээн. Тэр явал их эвгүй юм билээ нөгөө нэг бид нар идэж чадахгүй ч гэдэг тэр зүгээр л нөгөө хараал те. Гэхдээ яг нөгөө монгол хүн юм болохоор сайхан санагдаг. Тэгээ Монголд ирэхээр хүмүүс дандаа л юу н хамгийн сайхан бэ гэл. Бид нар Монголын энийг сайхан сингэнсэн агаар. Хаан ч байхгүй энэ үнэр. Тэ нэг тийм гоё нэг байгалийн нэг цэнгэг мэдрэмж тийм ээ. Мэдрэмж. Тэр л үнэхээр монгол хүний яг юу монгол нутгаа санах те. Тэрнээс хойш одоо бид нар ингээл гадны хүмүүстэй ажиллаж исэн монголчууд ярьдэн шүү дээ те. Та ингээ нутаг уцгүй гэхэд одоо шилбэл хөөх юм уу Венесуэлийн ажилчин эмэгтэйгээс асууж солонгост ажиллаж байгаа. Та нутаг уцгүй гэхээр тэр хүн бол буцахгүй байхгүй юу? Очихгүй байхгүй нутагтаа. Монгол хүнээс асууж монгол хүн бол гэхдээ одоо бас өөрчлөгдөж байгаа юм шиг байлээ шүү. За бидний үеийнхэн бол явдсан юм шиг ба. За ямар ч нутагтаа очиж хасаа тавьж гэдэг юм уу. Тэнд бас одоо нэг 250 мянган монголчууд амьдардаг юм шиг байна. Солонгост. За тэрний нэг за би яг нарийн тоог нь хэлж мэдэхгүй. Ер нь бас нэлээдгүй хэсэг нь бол явахгүй гэж шийдээд бэж идэх юм бэ. Харамсмаар байгаа ч тий. Тим хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр тэр хүмүүст одоо юуг нь хэлэхвдээ хүний амьдрал тийм ээ. Яатсан чинь билээ бид нар тэр хүний готлын өмсөд амьдралын ямар явсан биш тийм ээ. Гэхээр одоо хүмүүс яриад шүү дээ агаарыг хүртэл зарна гэдээ яриад байгаа шүү дээ тий. Анх би өөрөө сонсдог ойлгодгүй байсан. Ягараа агаар зар. Одоо бол айгуу сайн ойлгож байна. Хөрхий тэр нутагтаа очиж чадахгүй байгаа хүн айгуул агаар авах нь шүү дээ. Яг үнэ. Одоо чи яг нэг ийм гой цэнгийг мэдрэмжийг нэг удаач болов. Энэ Монгол нутагт ихтэй надад их одоо сонир санагдав. Бидний ярьж байгаа сэдвтэй ч ойрхон юм. Монгол адуу хүртэл өөр нутаг руу гүйчээд нутгаадан гүйдэг гэж. Монгол хүн болоод одоо мэдгүй залуу халуун насандаа болоод өөр гадаадын оронд очисон ч гэсэн 90 нас явах тусам нутгаадан болоод их сэтгэл тавьж санаа алдаж тэр зүг рүү харж бүр тэр байтгаа санаа алдаж нулимс туслуулдаг гэд бодохоор Монгол их орнын нэг цаанаа нэг тийм энергийн одоо их сайхан газар юм уу да гэж ингэж бодогдох бүр тийм шалтгаан бас байдаг. Үнэ монголчин ерөөс одоо бурхны шашнаар л аваад үзэхэд тийм ээ. Одоо манай судлаач сайн мэдж байгаа ах тийм бид нар чинь бол их Монгол төрнө гэдэг бол өнөөдөр бас их том хувьцаа. Яагаад тэгэхээр бид бол одоо миний бурхан шашны үүднээс авч үзэхэд бол Шамбалт их ойрхон оршдог. Бид тэр үнэхээр одоо дэд одоо хүн төрлөختний тэр бурхан гэдэг юм руу тэмүүлж байгаа бол хүрэхэд их ойр орон юм уу гэж би бол одог. Миний би одоо энэ Монгол төрхөм төртлөө хэдэн үеийг дамжсан байдیں۔ Гэж бодоход миний одоо нэлээд их буян хийсний үндсэн дээр би энэ Монгол их орон төрлөө гэж өөрийгөө бол бодож байгаа юм. Ялангуяа одоо тэр гадаад оронд явж байхад бол монголчууд байна. Ирчүүд бол яалтчгүй нутгаа сандаг. Тэр бол хууль. Эмэгтэй хүн чинь өөрөө бас нэг жоо хувьсан өөрчлөлтгий юмны ингээд наад гоё өнгөнд их татагддаг тий. Америкч их гоё л доо зэмцгэр тий. Юм болгоно нэлбэг дэлбэг анх очиход бол их л гоё санагддаг. Тэр утганд эмэгтэй хүн илүү наалдаад Монгол руугаа явахгүй гэж нөгөө муу ирчүүдээ тий зовоодаг гэдэг шиг. Тий ингээд бариад байгаа. Тэр бариад байгааг нь бид нар тайлсан шүү дээ. Яаж тайлсан гэхээр Нью-Йоркийн нөгөө өндөр ногоон дэлтэй эмэгтэй байгаа шүү дээ. Liberty гэдэг тий одоо эрх чөлөөний бэлэг тэмдэг болоод ингээ бамбар ирсэн.
бид нар сүүлдээ за энэ эмэгтэй л манай эмэгтэйчүүдийг явуулахгүй байгаа юм сэтгэлийг байна да. татж гин да гэж. Тий. Тэгээд байгаа ногоон дэлтэй эмэгтэй энэ байна да гэдэг ингэж үүдээ ярьдаг болсон. Тэгээ ирчүүд нь бол хөрхий нутгаа санаад явах юмсан гэдэг байнгын тэмчин сэтгэлтэй л байдаг юм байна. Тий. Үнэ. Одоо багш сая ярьж гин Шамбалд ойрхон нутаг гэдэг шиг нөгөө нэг Монгол хүний сэтгэл өөрөө тийм их цэвэрхэн, бодол өөрөө тийм их тунгалаг юм да, тийм ээ. Одоо 90 их хүнд буруу, хар буруу санах юм байхгүй шүү дээ. Тэгэл ерөөсөө ямар сайндаа л гэрээ цоожгүй үлдээгээд л. Харин тий. Тэгээд хин нэгэн одоо очиход цайгаа өөртөө чанаж угаал ингээл энэ одоо дэлхий дээр одоо их мэдэхгүй байна тий. Энэ хэцүү байхгүй тий. Харин тий. Тэгээд өнөөдөр ч гэсэн одоо тэр ялангуяа Баруун аймаг Алтан зах хязгаарт ингээл яваал очиход яг тэр байж л байна. Өнөөдөр ч яг одоо ч байж л байна. Зүгээр нэмэгдснээс юу вэ гэвэл сүлжээ барьдаг газар утастай л болцгооцсон. Түүнээс нөгөө амьдралын хэв маяг яг байж идэг тий. Яг хүн орж ирээд цай чанаа дуугаад хоол моол хийж идэх бүх юм ингээ бэлэн. Тэгэл ерөөсөө цоожгүй гэрн хин ч гэсэн ороод тэн сайхан цай хоол хийж ичээл тэгээ сайхан гараа явцдаг. Одоо тэгээд хин юу аванч гэж хар буруу санахгүй нь шүү дээ. Харин тий. Тэгээч тийм их юм тэр малчны гэр дотор одоо хадгалагдахч одоо боломжгүй. Тэн чин үнэт зүйл гээл тэгэхээр одоо монголчуудын хамгийн үнэт зүйл бол одоо тэр малын тамга байдаг ч юм уу. За эсвэл өвгдөөс уламжилж ирсэн судар номон л байна. Түүнээс өөр одоо үнэт зүйл байхгүй одоо авдар дотор нь юу байдгийг мэдэхгүй те. Тэгэхээр зүгээр ийм л одоо цэвэр ийм сайхан тунгалаг оршиж байгаа учраас монгол хүний сэтгэл тэр бурхан зүг рүү их ойрхон байдаг баха гэдэг тэр санаа ширэл бас их дүүрэн байгаа. За Аранга аймгийн Булган уулын тухай ярьж байгаа. Тэгээ Булган уул бол өөрөө бас их авшигтай их сонин одоо багш ярьж байна. Очоод ингээд харахаар нэрэл ингээд засмал замыг хажуугаар нь ингээд өнгөрдөг шүү дээ тий. Төвийн засмал зам ингээд өнгөрдөг. Тэгэл бид нар чи солонготын даваа руу яг хөвсгөл рүү их явдаг. Ааха. Тийм бага хөвсгөлийн бэр шүү дээ. Тийм болохоор одоо өөрийгөө сүлүү тэгээд байгаа шүү дээ. Би ч бараг хөвсгөлийн шах уу. Дорногоовыг шах уу. Сэлэнгийн шах уу гэдэг ингэж ярьж болчиход байгаа шүү дээ. Ер нь нэг тийм бэлгшээл бидний дунд байна. Ялангуяа уул устай холбоотой бэлгшээлүүд байна шүү. Тэгээд яг урмагш нэвтрүүлэхэд хэлжсэн те. Шинжлэх ухаан гэдэг бол академик хэл бол нэг гэдэг байхгүй. Энийг би өөрөө ингээд амьдралаараа туулаад үзчихэж байгаа. Надад тохиолдсон зүйл. Яг одоо би Монгол Улсын сургуулийн гадаад харьцаа төгссөн. Бас эрх зүйчээр урмагшаас сайн мэдгүй байх л та. Тэр талаач би нэг ярьдгүй. Би ч бас давхар эрх зүйчээр төгссөн шүү дээ. Тэгээд наран гэрэл гэдэг одоо академич багш. Тэр манай багш байсан. Тэгээд яг өөр тохиолдсон юмараа л энэ номоо бичсэн. Шинжлэх ухааны судалгаанууд академик хэл бол нэг байдаг. Одоо хууль судлаад харахад эдийн засгийн онол харахад яг адилхан. Тэгэхээр академик хэл нэг учраас би номоо эдийн засгийн сургуулийн хамт олонд ингээд номныхаа дээж ингээд өгч байгаа маа. Та энэ ном ингээд номын сандаа оюутнуудтай ингээд харин би одоо сүүлийн үед магистрийн хичээл баярлалаа. Шинжлэх ухааны судалгааны энэ эдийн засгийн судалгааны арга зүй хичээл ороод байгаа байхгүй. Тэгээ одоо бодлоо. Одоо ч болд юм уу? Тэр оруулдаг ч юм билүү те. Би отхуу хэлээд хурдан хамгаалаач отхуу гэл ингээд шахаад байгаа юм. Манай хүн бас нэг жоохон хэцүүлдээ бас. Амаргүй шүү дээ. Тий амаргүй. Тийм бас амаргүй биш. Нэг ийм үг байдаг. Хүний хүү ил нэг өснө. Далд нэг өснө гэж. Тэгэхээр монголчуудын дунд л яригддаг үг шүү дээ энэ. Тэгэхээр яг би бол боддог байхгүй юу. За хүнийг бол гадна талаас нь хараад энэ бол хэлсүү лав биш байх гэж. За хүн бол мэдээж тэртээ өсөж байгаа нь бол тодорхой, өтөлж байгаа нь бол тодорхой л харагддаг. Хүний хүү яаж өсдөм бэ гэхээр ер нь ийм тодорхой энэ ертөнцийг таньж байгаа танин мэдхүүгээр тийм ээ тодорхой сонсож байгаа яриа хөөрөөгөөр боловсрал мэдлэгээр л хүн өсдөм байна да гэж. Тэг одоо ингээд миний энэ 4 номоор нэвтрүүл хийж байгаа тийм. Тэгээ 4 номын маань одоо 2 дахь ном ингээ яригдчихэж байгаа. Эхнийх нь бол Эртний хотууд гэдэг. Нүүдэлч монголчууд Эртний хотууд гэдэг. Одоо бол дараагийн дугаарт бол одоо нүүдэлч монголчууд оршуулгын зан үйл гэдэг. Тэгээд номын тухай ярих юм тийм ээ. Номын тухай. Тэгээд сүүлд нь Монгол нүүдэлч монголчуудын гэрийн түүхийн товчоо гэдэг. Тэгээ энэ 4 номыг би яагаад бичсэн бэ гэвэл монгол хүн байх хувьд түүх их өвг соёлоо бид судлах хэрэгтэй болчихж байна. Тэр цэцмэ дэлхийд дахин дарахын тулд би энэ номоо бүгдийг англи хэлээр бичсэн.
Одоо уул ном бол англи монгол хэлээр бичигдсэн байгаа. Оршуулгын зан үйл бол бас англи монгол хэлээр бичсэн. Нүүдэлч монголчуудын гэрийн түүхийн товч хүртэл одоо тэр бол яг тэгээд ярих болгоод илүү дэлгэрэнгүй ярих байгаа тийм. Тэгээд англи хэл дээр бичсэн. Ер нь одоо энэ цаг үед бол хүнээс маш их олон мэгж шаардж байна. Тэгээд тэрний нэг л одоо би бас энэ нийгэмд ойлгол яваад байгаа. Хэрэгцүүч байна. Англи хэлний суулдаг гэсэн одоо бизнес удирдлага доо. Тэгээд одоо би ч бас нөгөө сонгойхын дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн газар тас багшилж байгаа. Бас албан хайр цаал явж байна. Одоо дараагийн дугаарт орох бах. Захирлын. Тэгээд одоо удахгүй бас тэрний дараагийн талаар бас манай цагтаа орно найз маань нийслэлийн цагтын газрын эрүүл хэргийн дарга. Би ч бол өөрөө эрхцүүч учраас бас ингээд ойр юм ярих гэдэг байхгүй мэрэгчлээ. Эрхцүүч гэдэг би хүн болоод яриад байдаг. Хүмүүс мэддэггүй. За тэгэхээр ийм л одоо тэгэхэд одоо ингээд жоохон сэдв ба жоохон хазааш тийм 9 шидэнд бүрдсэн ийм хүнтэй ярьж байгаа учраас одоо 9 шидийн одоо сэдв ярихаас өөр аргагүй тийм ээ. За булган уулынхаа тухай ингээд уурсаа тийм. Булган уул нь одоо ой мод хадлан бэлчээрийн ургамлаар нэм баялаг бөгөөд тус орны ой хөвч ой тгээрийн бүсэд тохиолддог ургамлын хих зүйл ургадаг байна. Гүзээлзэн хад тошлоо самар таванслаа тарган шир сүд царван алтан гагнуур бамбай ганг нохон хошоо гишүүн хунчир зэрэг эмийн ургамалтай мөн цагаан төмс мэхээр бүүргэн гонд зэрэг хүнсний ургамалтай бөгөөд булган ууланд хангайн бүсэд ургах хар мод хош зэрэг шилмүст мод хус улаас улаангаар хайлаас зэрэг навчит модод бол орж байгаа. Булган уул нь бол одоо хүн ам олонтой хөл хөдөлгөөнтэй цэцэрлэг хоттой ойрхон байдаг учраас ан амьтад дүүрж зайлсан байдаг. Бор гөрөөс уг хөдөр шилүүс гахаа мануул хэрэм жирх үеийн солонго чон туулай зэрэг амьтад мэрсэр үзэгдэнэ. Харин ятуу хөтөө бүргэд уйл шар суу харцаг зэрэг жигүүртэн шууд бол тогсон уул бол байх. Ер нь багшаас нэг зүйлийг асууя. Энэ Монгол орны уул усны тухай бид нэр ярьж байгаа. Гадаад одоо ингээд улс орнд олон жил амьдрчаад Монгол орныхоо нэг говийг үзэндээч гэдэг ч юм уу. Эсвэл одоо хөвсгөлийн сайхан хөвсгөл далайг очиж харандаа гэдэг ч юм уу юм нэг туйлын бодол бол хүн төрн үз. Одоо юу мэрчимдээ. Би ч одоо өөрөө аваараа ярил захных. Отгон нэгэр хайрханд болоос очиод үзсэн. Отгон нэгэр хайрхныг хараад бол биширч ийсэн. Тэгээ ягаад бол ингээд нэг уул байгаа шүү дээ. Тэр уулыг ахиад давхарлаад нэг уул. Тэнд би гэдэг хүн бол өчүүхэн юм бэ гэдэг мэдрэмжийг авч ийсэн. Эндээс ингээд янз бүрийн ингээд томхон давлгаа орж ирт бол би зүгээр ингээд урсаал явах юм байна гэдэг мэдрэмжийг бол би отгон нэгэр хайрхнаас л авч ийсэн. Өсгөл далаагаар бас зөндөө явсан. Яг л манай нөхөр өсгөлийнх гарч ч явсан мондорч бүрээд рүү гарч илаа тий мөстөө ахт наран өвөл л очиж үзээгүй юм билээ 100 бол өсгөл далаа дээр бол зөндөө очиж исэн. За Америкт болохоор ч нөгөө Напа Вали гэдэг байдаг Калифорниад Калифорни Напа Вали тас очиж үзсэн. Тэгээ шал өөр мөц өөр шүү дээ тий. Тэгээ өөр шал өөр мэдрэмжийг хүн авж байгаа. Өсгөл далайд бол одоо далаа ээж тий тэр чинь ээж гэдэг утгаараа одоо маш тийм одоо гүн тийм агуу тий мэдрэмжийг бол авж байгаа. Одоо нэг юу гэж хэлмээр энэ цэв цэнкэр юм гоё чулуун ингээ харагдцсан тий. Тийм тунгалаг. Тэнд бол яг надад бол юу гэж бодогдох вэхээр энэ бол үнэхээр байгалийн одоо цэвэр одоо бүтээл юм аа. Маш ариун гоё тагшин газар байна. Энд бол хүн одоо үнэхээр тэр саатан гэдэг үндэстэн тэр канон дээр гардаг, содураа дээр гардаг шиг тэр амьдралаар л хүн энд бол амьдрах боломжтой юм а гэдэг мэдрэмжийг авч байгаа. Напа Валид очихоор бол ямар мэдрэмж төрж байгаа хэрэг тэр Напа Вали чинь ингээд очихоор ингээд битүү ингээд дунаартцсан. Манан. Тийм манданцсан. Тийм газар байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс нь юу гэж тайлбарлаж ирсэн гэхээр энэ одоо газар нутгийн энэ одоо хөрсний доор бол юу ингээд халуун лав байгаамаа нөгөө юу галтуулын. Тэгээ хөрсөн халуун мэд учраас энэ дээр ургаж байгаа усан үзэн бол дэлхийн одоо хаанч яах вэ өрмөц хортын одоо усан үзэмнээс бид нар ийм одоо Молдови гэдэг нэг кино гаргаж авдсан шүү дээ. Тэгэхээр энэ кино бол одоо эндээс гард юм аа гэх. Тэгээд тэр чинь нөгөө маш олон жилийн түүхтэй те анх яаж үүсэж исэн, ямар хүн эзэмшиж исэн гэдэг. Нэг одоо Монголд нэг хийх нэг чухал юм байна. Бидний ингээд ерөөсөө тайлбар огт байдгүй. Одоо жишээлбэл түүх байдгүй гэсэн үг шүү дээ. Одоо Бацхан эдийг ингээд өөрөө ярьчихж ш. Тэгэхээр чи Бацхан эдийн гадаа
энийг ингээ бичих ёстой байхгүй. Яг үнэ. Тим юм огт байдгүй. Гэтэл бид нар энүүхийн Бээжингийн Юнхөө гүн сүмдэл очиход чинь 4 хэлээр бичсэн байгаа шүү дээ. Хуучин монголоор, хятадаар, манжаар тий. Өшөө нэг нь юу байлаа да нэг тийм 4 хэлээр ингээд тэр Юнхөө гүн хийдийн талаар тайлбарлаа бичсэн байна. За нөө Бодгая ууланд Бодгаяд очичлоо би гэдэг хүн чинь бурхан шашаа яриад байгаа шүү дээ бас нэг тий. За тэгээ Бодгаяд очлоо энтхгийн тэр хойд можууд байдаг. Бодгаяд очсон бүх юм нь англи энтхэг хиндүү хэлээр ингээ бас ингээ бичсэн бичиж байгаа. Тийм. Бүр ингээ тайлбарлаа бичсэн. Тэр бурхан багш маань 9 газар ингэж юу үзүүлсэн байт юм байлээ л дээ. Тэр 8 газар шидийг үзсэн. Тэр 8 газарт нь ингээд тов тодорхой ингээд бүр ингээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоо бичсэн байж байгаа. Гэтэл манай дээр ийм юм жоохон байдгүй. Харин богд энэ булган уулын хувьд бол очиж үзсний хувьд бол булган уул дээр айгүй том тайлбар бичсэн байт юм билээ. Яагаад бол тэдэн онд нөгөө ингээд хамгаалтанд авсан тий тэдэн онд ийм хүний санаачлагаар энэ бурхныг бүтээсэн ийм ургамал ингээд бичсэн. За цаашаа ингээд булган уулыг давангууд солонготын даваа гэх тийм үү. За солонготын даваа чинь бас нөгөө манай Монголын бас томоохон юу юм бэлээ шүү дээ. Тийм шүү дээ том даваанууд. Том даваануудын нэг дээрэс нь бас нөгөө юу юу гэдэг вэ нөгөө байгалийн ямар нөгөө хамгаалтанд орсон цогцлбор газар гэж тэрэн дээр бас айгүй тодорхой бас бичсэн байдیں۔ Бусад газар юу ч байдгүй. Харин тий. Одоо тэгэхээр бид нар бол ерөөсөө тим юм зохиож бичих шаардлагагүй шүү дээ түүхий. Энд чинь бол олон жил одоо яригдсан тэр байтугай эрдэмтэн судлаачдын одоо бүтээлүүд дээр ингээд тэмдэглэгдсэн байгаа. За ялангуяа одоо энэ Арангаа уулыг бол яхаар би бол жоохон сэтгэлийн мэдрэмж жоохон хөнгөнтэй хүн л дээ. Тэгээ нэг агаарын будан хөшөлдсөн арын сайхан хангааяа амаргийн сэтгэлийг гэгэл зүүсэн алхин нутгийн хонгоруудаа гэх мэт тэр шүлэг ярав найраг дотор чинь уул усны тухай бүр илүү тодорхой бичсэн байна. Эрдэмтэн судлаачдын бүтээл дээр ч гэсэн байна. Яг үнэ. Одоо тийм нэг тодорхой зүйлийг бичих хэрэгтэй байхгүй бид нэр тий. Ер нь эзэнжүүлж гин гэсэн үг шүү дээ. Чи юм хаягта тодорхой ийшээгээ оруул юу болох вэ? Яах вэ ийх үү гэдэг. Яг нэг гоё юм нь одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа гэдээ дамжуулаад хэлэхэд тий. Ар хангаа руу ингээд явах замд одоо ар хангаа ч манай аялал жуулчлалын бүс юм биш үү тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Одоо яг томоохон бүс тэнд биш. Тэгэл нэг сум руу очиход ингээд их тамир гээл ингээд бичсэн гоё хаалгатай. Тэрийг гоё хийж өгсөн байлээ. Тэр надад их таалагдсан. Би ар хангаа руу явж байхдаа бас бишээ завханд явж байхдаа нэг зүйлийг бодсон байхгүй юу. Хэдүүлээ нөгөө нэг энэ уул усныхаа тухай ярьж байгаа болохоор энэ сэлб дотор шидтэнгүүдийн нутаг гэд бичсэн байсан байхгүй юу. Тэгшүүлээ цагир сумыг үлээ. Тэгээд захир бишээ захир чи арангаан захир. Тэ аранга дотор байхгүй юу? Нөгөө завханд явж явах замд би харж ирсэн. Шидтэнгүүдийн гүнч одоо юу вэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээ энэ яагаад ийм шидтэнгүүдийн нутаг болдог вүлээ? Энтэр гээл тэгэхээр нөгөө нэг ийм надаа шидтэн гээл тэгэхээр тийм пара психолог тийм далд үзэгдэл амар санаанд байгаа. Тэсэн чинь нөгөө нэг тийм алдартай муми тэр сумаас олдсон. Тийм болохоор одоо тэгж нэрсэн сум юм байна гэдэг ч юм уу тий. За захирын хувьд бол нэг юм ийм давхрал хэлж байна. Яг бол би ч өөрөө нэг хэлсэн шүү дээ. Судлаач болохоор нэг айгу сониуч зантай гэдэг. Яг үнэ. Захирыг ингээд анзаараад байгаа юм. Захир сумаас бол маш их олон за яг бидний хувьд бас бид түрүү арангаа манай ерөнхий 3 дахь ерөнхийлөгч нэр дэвшээсэн бол усан ямын дашнимгын тухайд дурдсан тий. За би тэгээ арангайхантай бид нар ойр байдаг байхгүй юу. Одоо нэг удаа нэг хүлээ авалтанд орлоо. Дашним багш байла. Арангайхан бүгд сууж байна. За хоорондоо ярьж шүү. Томоохон эрдэмтэд бол хоорондоо дандаа ёгтолж ярьдаг. Би бас нөө аав минь эрдэмтэн байсан. Бас тиймэрхүү хүмүүсийн яриаг сонсч өссөний хувьд хэлэхэд тэгээ тэд нар хоорондоо ингэж үг хаилцж байна. За юу ч хаилцж байна гэвэл за танаа дашны багш төвшрүүлэх их архангаа. За архангаа төвшрүүлэх нь ч яах вэ? Дулмын үсний урт богныг л ярилцдаг үсттэй гэж байна. Энэ Монгол хэлний доктор байхгүй юу? За цахирынхан болохоор дандаа физматийн докторууд байдаг. За одоо жишээлбэл одоо нөгөө хэн байгаа шүү дээ нөгөө одоо том дарга байсан чинь нэр нь орж гончигд орж. За. Гончигд орж цахирынх. За гих мэтлэн гэр үргэлжлэн. За тэгэхээр миний мэдж байгаа за нэг 5 6 доктор бол дандаа цахирын физ математикийн докторуд байна. За цахир сумынхан бол өөрсдөө бол ерөнхийдөө бол нэг за өндөр улаан гэж цаашаа явдаг. Яг үнэ. За өндөр улааныхан чинь хүмүүс намхан шүү дээ. Анзаараарай заа. Тийм байх шүү. За одоо инх болд байгаа шүү дээ нөгөө бидний нөгөө яриад байдаг өтөрийн өмчийн инх болд чинь хэний инх болд гэдэг лээ. Зандаа үгийн инх болдын ээж нь өөрөө жижигхэн нуруутай. Яг тиймэрхүү нуруутай хүмүүс байдаг. Гисэн мөртлөө IQ аягүй өндөртэй. Арангаан тэр
За хүсгэлийн одоо ингээд залгууд тэр чин галт малт одоо Яг үнэ тэгж судалгаа байдэн штэ. Тэг. Одоо нөгөө оюун ухааны академиг үндэслэгч одоо нэг эрдэмтэн байгаа штэ. Тий. За тэр хүн чинь яриад байгаа штэ. Энэ одоо ген рүү бүр орчлоо. За явуулчлаа. Айгүй өөр сэдвээр орчлоо. Энэ Монгол хүний тэр ухааны ген бол яг энэ хавьд байна гэсэн юм судалгаа хийдэг лээ. Судлал байна штэ тий нэг юм. Тийм байна. За тэгсэн чинь тэр цахиар ороод одоо тэр арангаа өндөр болоо ороод цаашаа хүсгэлийн галт ороод ингээд шинэ өдөрч орж исэн юм ингээд явж исэн юм шиг байгаа. Тэгээ тэндээс төрсэн эрдэмтэд бол манай энэ одоо энэ Монголын шинжлэх ухаан болон те физик, математикийн салбар болон одоо бусад салбаруудад цойлж исэн байна гэдэг. За гэтэл энэ нүүд юм байна гэдэг дараагийн. Энэ гений энэ одоо энэ газар нутгийн энэ бол шилждэг юм байна. Одоо энэ бол шилжилт хөдөлгөөн хийчлээ гэсэн. Ийм судалгаа бас яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр бас өрмөцтэй. Айхтар. Одоо энэ яг үнэ багшийн ярьсан дэр ингээл ярихад хэдүүдээ сэдвэл бас гоё баялаг болгож байгаа. Нөгөө талаас ингэдэг те одоо манайхан чи 21 аймагтай гэж ярьж байгаа. 21 аймагуудаас одоо жишээлбэл миний мэдих бол би бол уран зохиолын илүү их тийм төлхөө мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр Баян-Улгийн аймаг. За Ховд гэл ингээл одоо Увс. Тэгэл одоо ингээл Баруун Таван аймаг яригдана. За Төвийн бүсийн аймагуд яригдана. За Говийн аймагуд яригдана. За энэ дотроос ингээд зохиолчдыг аваад үзье. Гэт ингээл аваад үзэхээр их өрмөц байхгүй юу? Баруун аймгийнх нь уу? Тий, оюун санааны ер нь ингээд одоо Лодо Дамбуга гэхдээ одоо говьалтай гэдэг ч юм уу. Гэх мэтэр ингээл яваад эхэлнэ. Одоо ингээ гайтууга хаанах их. За тэгэл гасангуй гэж яваад эхэлсэн. Тий, тэгэл тангадын гасангуй ингээл баян онгор. Тэгэхээр ийм одоо үед цаг үед гэдэг ч юм уу. Ийм энергийн одоо жинхэнэ л тийм энергийн төвшний ийм юмнууд бас нутаг усанд бас байх нэ гэж тий. Уулын түүхээс гадна мөн одоо ийм хүний түүх бас энэ уул устайгаа ингэж холбогдож явдаг юм байна. Газар нутагтайгаа холбогдож явдаг юм байна гэдэг ийм зүйлүүд бол бас их анзаарэгддэг шүү. За энэ дээр яг нэг юм нэмж хэлье цаав. Айгу одоо шил манай аялал жуулчлалын багш байгаа юм. Манжлийн мөнх хоёр багш гэдэг. Тэр багш манайх аялал жуулчлалын салбар байна шүү дээ. Тэр салбар чинь олон жил болцсон. Ер нь нэлээд салбартаа танигдсан ийм аялал жуулчлалын салбар байна л да. За тэр салбарын багш маань юу гэж ярьж байгаа нөхөр говьалтайхан бол бас өрмөц шүү дээ тий. Маш олон генералууд төрсэн байт юм биш. Нийт генералын баг хэдэн хувийн чинь говь алтан. Тэгэхээр тэр багш юу гэж ярьж байгаа нөхөр говь алтан тэр шаргын юу гэж байдаг юм бэ? Шаргын говь. За шаргын говь. Шаргын говь чинь эртээр үес үсгэд юм юу байсан юм бэ? Одоо нэлээд том хот байсан юм байна. За тэрийг манай хин отгүй сайн мэдж байгаа. Тэгэхээр тэр одоо хотхор ийм хотоос төрж байгаа хүмүүсийн тий ихэнх нь одоо цэрэг зэвсэг одоо энэ их орноо хамгаалах энэ батлан хамгаалах энэ салбарт бол маш олон генералууд төрсэн байна. Генерал төдийгүй гэж байгаа байхгүй. Маш олон тийм оюуны өндөр чадвартай улсууд энэ нутгаас төрсэн байд юм байна гэдэг. За тэр багшиг өөрөөл тэр багшууд бүр надаас илүү бүр үнслэлтэйгээр засаг тааны хөх харчууд гэж одоо хэдийнээс нааш алдартай цуутай ийм одоо хүмүүс байдаг. Одоо ялангуяа одоо ингээл говьалтай бол өөрөө нутаг усны хувьд ч гэсэн их өрмөс тогтстой ийм газар байгаа шүү дээ. Гэл ингээл ботхоор яриа маань, сэдэн маань улам баяжж байгаа. Ингээд өнөөдөр бас шавийн урилгыг авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн Бурмаа багштай их баярлалаа. Тэгээд ер нь бол хүний сэтгэлийн ийм үе таалга нэгдэнэ гэдэг бол бас их хүний сэтгэлийн үе таалгыг нээх гэдэг бол яагаад гэвэл цоож цуурахгүй учраас их хэцүү гэж. Тэгэхээр альва зүйлд ингээ ийм сайн сайхныг одоо ярих болгонд Монгол хүний сэтгэлийн үе таалга илүү их уужим заагаар их том цэлж нэгдэв юм болоо гэж ингэж боддог. Тэгээд энэ сайхан багшийг бас багш маань студид өргөдөн ирж за отхоо докторантын маань сайхан юм бүтээл дээр бас ингэж сайхан баялаг болгож ингэж хэдүүлээ сайхан ярилцлаа. Тэгээ хамтдаа байсан танд маш их баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Тэгээд юу сансан 9 хүсэл нь одоо сэтгэгчлэн бүтхийн ерөөлийг өргөе. За эрдмийн их зам мөрн одоо сүү шиг байх юм үлзий дэмбрэлтийн ерөөлийг өөд нэргэн дэвшүүлээд багшаа. Баярлалаа. Тэгээ таны үгнээс нэг зүйл санаанд орлоо. Багш гэдэг хүн бол тэр таны саяны хэлсэнчлэн тэр цоож, суурахгүй тэр сэтгэлийн одоо далайг тий
нээдэг хүмүүс юм байна гэж одоо бодлоо. Тэгэхээр бид бол оюутан шавнартай одоо хамгийн гол юм тэр хүн өөрийгөө олоосай тий. Зөвхөн одоо манай отхүү шиг ингэж өөрийгөө олоод одоо би бол гайхаж байгаа. Отхүүгээр бол бахархаж байгаа. Ингээд 11 ном бичнэ гэдэг бол бас их хөдөлмөр тийм ээ. Юу гэж байгаа тий. Тэгэхээр яг ингээд манай отхүү докторант шиг ингээд өөрсдийгөө олоод тэгээд олсон зорилгынхоо төлөө чин сэтгэлээсээ тууштай явсан цагт бол ингээ энэ хүний ярьж исэн бүх юм биелж гин, амлаж исэн амлалт биелж гин. Өнөөдөр бидний энэ амьдарч байгаа нийгэмд бол зүгээр хүн хэлсэн үгэндээ хүрч чадхаа болцсон шүү дээ. Яг үнэ. Ийм үед энэ хүн зүгээр нэг багштай амлсан тий тэр үеийн багшаа би одоо ингээд сүудэрт хорогцсон амьдрал гэдэг ном бичих гэж байгаа юм. Тэргээрээ би кино хийн 2003 онд бол надад бол ээдээ юу л болдоо гэж би үнэхээр шавдгаа бодож исэн. Одоо тэрийг нуулгүй л хэлье. Гэтэл энэ хүн одоо яг тэр хэлсэн үгэндээ хүрээд одоо ингээд кино нь одоо бүр бүтэх гэж ийн гэж штэ. Их зураг авалтанд орох гэж байна. Би тэгэл яг нөгөө хамаагүй ярьд юм болохоор за багшийнхаа дүрийг үлдээн шүү гэх ингээд шогилдог байхгүй юу. Багштай нэг дүр өгөөрэй гэл. Ямар ч хамаагүй гэл. Чи багшаа та нэг дүр тоглоно шүү л гэнэ. Ингээд энэ их сайхан үг таны хэлсэнчлэн үг ингээд үргэлж одоо биелж тийм ээ Монгол их орон минь одоо улам өөдрөг болж одоо өчигдөрхөн битэд бас нэг юунд суулаа л да тийм нөө Монгол их орон маань одоо сэрнэ гэдэг лекцэн суусан баярхуу докторийн тэгэхээр тэр үгээр энэ хүү юугаа өндөрлөө ярьсан. Танд их баярлалаа. Та бас их утга уянгийн их гоё яруу найргийн өвдөстэй хүн байна. За баярлалаа. Гоё сайхан шүлэг өчтөй юм байна. Тэгэхээр таны бас энэ шүлгийн ном байдаг бол тэр нь улам их аривжих болтугай. Манай отгүйгийн энгийн хүсэл одоо үргэлж биелж яваа нь улам сайн байна. Энэ нь улам одоо улам цаашаага дэлгэрч явах болтугай гэж хүсээрэй. За баярлалаа. Тэгээд төгсгөлт хэлээд байна. Сүд рогц амьдралгээд кино маань одоо Монголд хамгийн анхны уянгийн драм хэлбэрээр хийгдэж байгаа. Маш их тийм уянгийн. Гэхдээ хүн тийм хөвөөс хөрхөц. Одоо миний сүд рогц амьдрал намыг редактор нь Гүр Азарга соёлын гавьц зүтгэлтэн Гүр Азарга редакторлсан л та. Тэгээ одоо энэ маань ингээд кино удахгүй бол гараад 24 оны 6 сард бол нээлттэй хийчих байгаа. За маш сайхан одоо бидэг дэмбэрэлтэй ерөөлтөө их тэмүүлэгч отхүү докторийн үгээр өнөөдрийн нэвтрүүлгээ энд хүрээд жаргая. За номын хавцуургын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт за эдгээр их сургуулийн захирал доктор Бурмаа, за үйл дуугийн бизнесийн удирдлагын докторант Бадарчин отхүү, за хөтлөгч Галсан Довдон, найруулагч Илбэг Заяанаар ажиллаж өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Хамтдаа байсан эрхэм үзэг сонсогч та бүгдийн маань бас юу сансан 9 цагаан хүсэл сэтгэгчлэн бүтхийн үлзий дэмбэрэлтийн өрөөлөөр өнөөдрийнхөө нэвтрүүлгийн үдийг энд хүрээд хааж байна. Хамтдаа байсан та бүхэндээ гялалаа.